Улаанбаатар хот 200 тэрбум төгрөгийн дүн бүхийн нийслэл бонд гаргахаар төлөвлөж байгаа. Үүнээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг дулааны цэцлэгээ станц 5 төслийн санхүүжилтад зарцуулахаар байгаа юм. Underwriter Монголын International Capital Corporation буюу MICC ажиллана. Энэ нь нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх стратегийн чухал алхам гэж харж байгаа. Тэгэхээр энэ талаар бид MICC компани хөрөнгийн зах зээл хариуцсан захирал Ган Тулга эрхэмтэй ярилцж байна. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. Танд гэсэн хамгийн түрүүнд одоо гарах шалтгаанаас эхлэх одоо Улаанбаатар хот яагаад энэ бондыг гаргаж 5 дугаар станцыг энэ механизмаар санхүүжүүлэхээр шийдэл хүрсэн юм. Энэ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 25 оны 12 сарын 26-ны өдрийн одоо үнд цас гаргах тухай одоо тогтоолыг ерөнхийдөө засгийн газар дэмжиж тэгээд засгийн газрын 26 оны 2 сарын 11-ний тогтоолоор ерөнхийдөө нийслэлийн үнд цасыг дотоодын зах зээл дээр 26 онд багтааж ерөнхийдөө төслийн хэрэгжилттэй холбогдуулан одоо арилжаалахыг ерөнхийдөө нийслэлийн засаг дарагт ерөнхийдөө одоо даалгасан байдаг. Бүтцийн үеийн төсөлж болохоор 80% нь хувийн хвшил 20% нь одоо төсөөс гаргаж байгаа гэж боддог. Тийм ерөнхийдөө бол одоо нийтдээ бол одоо төсөв маань 658.6 сая долларын өртөгтэй босч байгаа. Энийн 20%-ийг нийслэлийн төсвөөс 80% нь болохоор одоо төр одоо хувийн хвшил одоо түншлэлийн тэгэхээр төслийн зарцуулсан 20%-ийг одоо босгож байгаа юм шиг л. Хувийн хвшлээс босгож байгаа. Тийм. Бондын бүтцийг ярил л да ойлаа. Энэ нийслэл бондын ер нь гол бүтэц үндсэн нөхцөлийг одоо энгийнээр тайлбарлал юу вэ? Тийм энгийнээр тайлбарлал ерөнхийдөө олон нийтэд ерөнхийдөө нээлттэйгээр гарч байгаа. Иргэд болон одоо хувийн одоо аж ахуйн нэгж байгууллагууд худалдаа авах боломжтой. Тэгээд ерөнхийдөө жилийн 14% хүүтэй. Тэгээд ерөнхийдөө татваргүй гэдэг утгаараа энэ бондын онцлог явж байгаа. Ерөнхийдөө Монгол Улсын засгийн газрын одоо бондын дараа орох одоо ерөнхийдөө эрсдэлгүй бонд гэж харж байгаа. Яагаад эрсдэлгүй гэж хэлж байна вэ гэхээр одоо энэ бондын хүүгийн төлөлт болон одоо үндсэн төлбөрийн одоо төлөлт эдрийг ерөнхийдөө 26-27 оны ерөнхийдөө төсвүүдэд ерөнхийдөө суулгаад өгсөн байгаа гэдэг утгаараа ерөнхийдөө эрсдэл багтай бонд гэж үзэж байгаа. Тэгээ ерөнхийдөө 3 жилийн хугацаатай гарч байгаас хүүгээ бол ерөнхийдөө хагас жил тутамд авна. Тэгээ үндсэн төлбөрийг бол ерөнхийдөө 3 жилийн дараа олгоно гэсэн ерөнхийдөө. Хөрөнгө оруулагчдад бол хоёр гол одоо нөхцөлийг харах нь шүү дээ. Тэгэхээр нэгдүгürt энэ маань татваргүй юм байна. Хоёрдугаарт энэ маань одоо эрсдэлгүй юм байна гэдэг юм хоёр нөхцөлийг л болж харах юм шүү дээ. MICC-ийн талаар ярил л да. Тэгэхээр Underwriter-ийн хувьд бол яг энэ хэлцэл дээр ямар хуу үүрэг хариуцлагатай одоо хүлээж ажиллах юм бэ? Тэгээ MICC бол ерөнхийдөө яг Underwriter-ийн үүргийнхаа хувьд бол ерөнхийдөө санхүүгийн зохицуулахаар бол хөрөнгийн биржид ерөнхийдөө одоо материалыг бүрдүүлээд ерөнхийдөө одоо санхүүжилт ерөнхийдөө босгож өгөх ерөнхийдөө ажиллаа хийж явж байгаа. Одоо ер нь энэ бонд амжилттай гарах юм бол зах зээлийн жишгийг харъя л да. Энэ дотоодын бондын зах зээл ямар хөө жишг тогтооно гэж харж байна. Энд чинь одоо юу гэж гэдэг юм мэдээж компаниуд бол бондын зах зээл дээр нэлээд л их орж байгаа. Хөрөнгө оруулагч гэсэн бондын зах зээл дээр бүтээгдэхүүн худалдаж аваад бол дадцсан байна. Гэхдээ энэ маань одоо нэг онцлог нь юу гэхээр нэлээд одоо том төслийн хэмжээнд оролцож байгаа гэдэг утгаараа шинэ жишгийг тогтоож байна. Тэгээ ер нь 2024 онд одоо нийслэлийн одоо эрх зүйн байдал өөрчлөгдсөн. Энтэй холбоотойгоор нийслэл маань дотоодод 500 тэрбум төгрөгийн бондыг анх ерөнхийд гаргаж ирсэн байдаг. Тэгээд ер нь бол одоо нийслэлийн одоо гаргаж байгаа энэ бондууд маань эргээд ерөнхийдөө дандаа Улаанбаатар хотын дэд үтстэй холбоотой ерөнхийдөө томоохон төслүүд хөрөнгө оруулалт орж байгаа. Одоо жишээ нь Noitlын одоо тэр Сэлбтөв тэгээд ерөнхийдөө одоо тэр бөөрөлжүүдийн цахилгаан станц одоо туулын одоо коллекторууд цэвэрлэх байгууламж тэгээд автоцомууд гэсэн ерөнхийдөө төслүүдэд оруулж ирсэн. Энэ удаагийнх маань болохоор ерөнхийдөө одоо дулааны 5 дугаар цахилгаан станцд ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийн. Тэгээд ерөнхийдөө одоо төслийнхөө тухай товч одоо танилцуулах юм бол одоо цахилгаан эрчим хүчийг бол ерөнхийдөө 300 мегаваттын хүчин чадалтай одоо дулааны 340 гигакалори одоо дулаан ялгаруулах
одоо юм хүчин чадалтай. Тэгээ эрчим хүчний одоо нэг цахилгаан эрчим хүчний хувьд болохоор ерөнхийдөө ойролцоогоор 100-аад мянган одоо айл өрхийг ерөнхийдөө эрчим хүчээр хангана. Ерөнхийдөө ойролцоогоор 40 мянган одоо айл өрхийг ерөнхийдөө одоо дулаанаар хангана гэсэн ерөнхийдөө юутай явж байгаа. Орчин үеийн технологитой одоо байгаль орчин дээлтэй гэсэн орчин үеийн л одоо станцын төсөл ерөнхийдөө одоо ингээд одоо үйл ажиллагаа хэрэгжиж явж байна. Тэгээ энэ бол зүгээр нэг тийм санхүүжилтийн хэрэгсэл биш. Зүгээр л нэг боон гаргаж байгаа ус. Нэг талаараа хотын дэд бүтцийн хувьд бол санхүүжилтээ шийдэх юм стратегийн алхам гэж юу нь харж болох уу? Яг тэгэхээр одоо эн чинь бас зах зээл дээр харахад өмнө нь бол түрүүний хэлжсэнээр ямарваа нэгэн төсөл том байж жижиг бай, мөнгө байхгүй, төсөв байхгүй гэж сууж байна. Тэгвэл энийгээ хөрөнгийн зах зээлтэй холбоод тэр хүрээндээ өөрсдийн Улаанбаатар хотын хувьд бол иргэдийнхээ хамгийн тулгымдсан асуудал энэ одоо удаагийн хавтар бол эрчим хүчний гэдэг шиг хамгийн тулгымдсан асуудлаа том жижиг гэлтгүй шийдэх ийм том одоо стратегийн алхам одоо бүтцээр гарч ирлээ гэж юу н харж байна. Та хэдийг гэж харж байна. Тэгээ ерөнхийдөө бол энэ одоо нэг нийгэм эдийн засгийн хувьд бол нэлээд ач холбогдол хэрэгтэй төсөл байгаа. Тэгээд энэ төсөл маань бол ерөнхийдөө хэрэгж хэдийч нөгөө талдаа бас одоо энэ хөрөнгөний зах зээл дээр бол бас нэлээд том тоглогч нарыг бас одоо татаа оролцуулж байгаа. Энэ дээр бол бас нэлээд том одоо энэ 200 тэрбумын дараач гэсэн ерөнхийдөө бас нэлээд том одоо институционал хөрөнгө оруулагч нар бол одоо хувийн хвшлээс орж ирнэ. Тийм. Тэгэхээр бол ер нь энэ одоо техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг харсан ч тэр ерөнхийдөө одоо энэ бусад одоо энэ төслийн өгөөж тэрийг харсан ч ер нь бол нэлээд л одоо сонирхол татах үзлэр ихтэй юм төсөл яваад байгаа юм л да. За их баярлалаа өндөр өглөөнөөд бас ярилцаж гол мэдээллүүдийг өгсөн. За. MICC хүн цансны компани хөрөнгөний зах зээл хариуцсан захирал Гант Тулга эрхэмтэй бид